чухал уулзалт хуурал одоо эфирт орох одоо юу гэдгийг ихтгэл тавих ч гэдэм үү те ингээд янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ те. Тэнгүүт яг тэр үедээ юу вэ гэхээр яг өнгө өмсөх хэрэгтэй байхгүй юу. Тэгхийн бол таны нөлөө илүү тэр хүнд тод өнгө тохирох байсан ч тэр өнгөө л өмсөх хэрэгтэй гэсэн үг үү те. Ер нь бол яг тэр өнгөний палетн дээр тотонж байгаа, бүтгэнж байгаа. Ер нь бол бүх улирал дээр тэгж олгож олон завсрын өнгөнж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг л яг ингээд өмсөх юм бол тэр хүн яах нь гэхээр бусдад яаж харагдах нь гэхээр илүү өөртөө ихтэй харагдана. Илүү залуухан харагдана. Илүү гоё ирч хүчтэй. Илүү гоё цоглог те ингэж харагддаг байхгүй юу. Өдрийн мэнд хүргэе. Радио кафе нэвтрүүлэг ээлж дугаараа сонсогч та бүхэнд хүргэх гээд бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдөр бид нэгэн онцгой сэдвийг сонгож авсан. За энэ бол өнгөний хүчээр өөрийгөө илэрхийлэх нь гэдэг энэ сэдвийг бид өнөөдрийнхөө энэ удаагийнхаа дугаарт онцолж байна. За өөрөөр хэлэх юм бол өөрт хамгийн зохих өнгө болон загварын хэм маяга олж гадаад үр төрхөө өөрчилж өөртөө ихтгэл дүүрэн одоо байх тухай энэ асуудлыг бид хамтдаа ярилцах болно. За бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр хувийн өнгөний стилист сайн гэрлэг одоо студид ирсэн байна. За тэрээр тухайн хүнд яг тохирсон хувцсны одоо өнгө болоод нүүр будалт мөн өсний өнгө зэргийг ингэж тодорхойлж өгдгөө. Ингээд өнгөний гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялахыг сонсогч үзэгч та бүхэндээ уриалж байна. За энэ өдрийн минь сайхан амарсан уу та? Баярлалаа, сайхан амарсан. За радио кафе нэвтрүүлэг кофе уунгаа хамтдаа ярилцдаг. Тэгэхээр би танд кофе нариулж өгсөн. Та кофегоо хуугаарай. Тэгээд хоёлаа ярилцлага эхлүүлцгээе. За баярлалаа. Ер нь та өдөрт хэдэн яг кофе уудаг вэ? За би бас ер нь жоохон кофе чин талтай шүү дээ. Өдөрт нэг 2 аягыг болов шүү. Тийм өглөө бол заалчгүй уудаг. Тэгээд өдөр тийшээ нэг ланч идчихэд тий өдөрийн хоолоо идчихэд дахиад ер нь уудаг. Зуршилтай гэх юм уу. Ер нь ямар кофег их уух вэ? Американо. Хатав. Тийм сахаргүй. Тэгээд яг хараараа ингээд уух дуртай. Ер нь л одоо кофе уудаг хүмүүсийн тухайд нэг ууж байгаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд бид их судалдаг шүү дээ. За ямар ач холбогдолтой энэ сөрөг болоод эрэг нөлөөлөлт нь юу байдг юм бол гэдэг их судалдаг. Магадгүй таны хувьд яг энэ кофений хадлаар бас мэдээлэл юу байгаа бол судалсан, сонссон, санаа ачин зүйл байлаас хуваалцаач. Яг одоо санаанд орж байгаа нэг тийм амар тухайлан болвол цаг гаргаал амар уншиж ал судлаагүй. Тэгээд одоо яг санаж байгаа зүйл маань YouTube дээр нэг залуу байд юм аа, нэг өвөр Монгол залуу ном уншаал ингээл тэр номныхын талаар яриад байдаг. Тэгээд ингээ монгол хэлний өвөр монгол тийм хүн байхгүй. Тэгээд тэр хүн нэг кофений талаар ярьж ирснийг би яг ингээд би нөө тасгал хийдэг байхгүй. Тэгээд тасгал хийж байхдаа яг ингээд сонсч ирсэн. Тэгээд тэгсэн чинь нөө кофений даваад би ч нөө туртай юм болохоор нэг муутлын сонсох өсгөөдөө нөө сайн талаа шүүр сонсож байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө кофе өдөрч ер нь нэг одоо 2 аяга тий Америк хамгийн гол нь сахаргүй уух хэрэгтэй гэнэ. Сахаргүй юм хар тий яг американо уух юм бол өг шатаалтыг эрчимжүүлдэг. Ер нь бол ийм тураах эффектийг бол өгдөг гэж ярьж байсан. Тэр хүн нэг тийм нэг бас нэг ном уншаад тэрийг л нөгөө яриад байдаг хүн байхгүй юу. Ингээд нөгөө уншсан номоо яриад байдаг. Тэгээ би зөвл юм ааж яваа мэ. Их чухал юм байна. Гол нь сахаргүй уух хэрэгтэй гэдгийг бас мэдэх хэрэгтэй хана шүү дээ тийм ээ. Сахаргүй яг хараараа айгүй сайн гэд. Тэгээд нөгөө талаас нэрээ тийм кофе маань өөрөөс айгүй ургуулах гэж нөгөө пестицид гэдэг шүү дээ. Орчин шавж устгадаг. Тэрийг их цацдаг гинэ. Тэгэнгүүт бас ийм одоо нөгөө нарийн ногоонд пестицид айгүй хагууламжтай байдаг гэдэг штэ ургуулгын тулд айгүй цацдаг. Тэрэн шиг кофе бас тийм байдаг. Тэгэхээр кофе дотроос яг органик биш гэж байдаг гэд тэр талаараас уншиж ирсэн юм байна. За ингэ яриад болоос кофений талаар ярих зүйл байна. Тийм байна. Би бас яг энэ кофетэй холбоотой ийм мэдээлэл бэлдсэн. Кофег одоо зөвхөн бид нар уух зорилттой л гэж боддог штэ. Гэтэл энэнийг маш олон одоо зүйлд ашиглаж болдог гинэ. Одоо жишээлбэл нөгөө нэг охид бүсгүүчүүдийн тухайд арсны нөгөө скраб болгоод бас ашиглаждаг гэдэг ч юм уу те. Одоо кофений нутгийг агуулсан олон скрабыг хийдэг болсон мэлээ шүү дээ. Монголчууд маань ч өөрсдөө хийдэг, гэрийн нөхцөлд ч гэсэн хийхэд боломжтой байдаг гэд ийм бас арга байдаг юм лээ. Мөн одоо ямар нэг юм хурц үнэрийг дарахын тулд кофег бас ашигладаг гэдэг юм байлээ. За
яаж ашиглаж болох вэ гэвэл нэг хөрөгч ингээд нэг жоох үнэртэй болчдөг шүү дээ. Нэг жоох цэвэрлэхгүй утгаараа ч гэдэг юм уу. Тэр үед кофеныхаа нутгийг жижигхэн одоо айханд ч юм уу савнд ч юм уу хийгээд хөрөгчн дотор тавьчихдаг гинэ. Тэгэхээр нөгөө хөрөгчний нэг онцгой таагүй үнэр маш хурдан хугацаанд алга болтгоо гэдэг юм. Тэгэхээр одоо бодвол кофе маань өөрөө тэр үнэрийг өөрөө шингээж авдгийн болвол гэсэн юм таамгийг би бас өөрөө төвшүүлээд байгаа юм. Бас тийм магадaltaй байгаа байхгүй юу? Зуны уран дулаан цагт бид нөгөө хөдөө орон нутаг руу аялал зугаалгаар найз нөхдөдгөө гэр бүлийнхэнтэйгээ их явдаг, аялдаг шүү дээ. Энэ үед нөгөө маш их иддэг тийм ээ. Амталж иддэг, шарж иддэг, хорхог иддэг, шорлог иддэг гэдэл. Тэгвэл кофений нунтгийг бас хэрэглээд үзэх хэрэгтэй гэдэг гинэ. Махан амтлахтаа. Хэрвээ ингэж хэрэглэх юм бол ийм гүн амттай, дээрэс нь ийм утаатай мэт нэг ийм өвөрмөц амтыг бас махандаа шингээж өгдөг гэж үздэг юм лээ. Тий. Энэ мэдчлэн кофетэй холбоотой олон мэдээлэлүүд байдаг. За харин одоо үндсэн асуултанда орё. Тэгэхээр бидний өнөөдөр ярилцах сэдв бол өнгөний хүчээр өөрийгөө илэрхийлэх нь гэдэг сэдвийн хүрээнд хамтдаа ярилцах болно. Хамгийн эхлээд та ер нь энэ хувийн өнгөний стилист гэж яг ямар мэрэгжил юм бэ гэдгийг манай сонсогч үзэгчдэд бас тайлбарлаж өгөөч. За хувийн өнгө гэдэг одоо personal color гэдэг тий англиар. За тэгээд хувийн өнгө гэдэг зүйл маань анх одоо Америкт үссэн 1980-аад онд Carol Jackson гэдэг эмэгтэй тийм ном бичсэн байт юм лээ. За тэгээд тэрнгээрээс ингээд тэр ном нь одоо цаашлаад ингээд кино болсон юм төвхтэй. За тэгээд ерөнхийдөө ингээд нөгөө хүмүүс одоо дөрвөн уйлралт хүний одоо нэгээ төрөх одоо зүс гэдэг шүү дээ. Тэр маань ингээд дөрвөн уйлралт хуваагдсан байна гэд тэг хавар намар өвлзөн гэд тэ. За тэгээд ингээд одоо ингээд тэрнээс хойш ингээд үүсэл ингээд явж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт нөгөө өнгө гэдэг маань өөрөө аюу хүчтэй. За тэгээд одоо хувийн өнгө тодорхойлох стилист гэдэг одоо би жишээ нь би зөндөө хүмүүс байгаа штэ тэ. За энэ одоо хүмүүс маань юу хийдэг вэ гэхээр яг тэр хүнд хамгийн тохирох одоо тэр уйлралыг нь олж өгдөг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө дөрвөн уйлрал маань цааш нь задрагдаад 3 болж задрагдаад нийт 12 уйлрал гэдэг гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд хүмүүсээс ингээ асуудаг л та нөгөө би ингээ тодорхойлуулж байсан. Би 100-ны уйлралтаа гэд хэлдэг байхгүй. Тэгэхээр 100 гэдэг маань яг 100 гэсэн үг биш байхгүй юу. Дотроо ингээ дахиад 3 өөр байдаг гэсэн. Тэгэхээр айгүй нарийн багаад ингээд 12 өнгө 12 уйлрал гэхээр чин тэр донд цаанч маш их өнгө байгаа. Тэгээ яг өөрийнхөө тэр уйлралыг олох нь айгүй чухал. Тэгэхээр нөгөө зүгээр л нэг одоо илүү одоо хувийн өнгө тодорхойлох стилист гэдэг хүн маань хүнийг илүү гой сайхан төгс харагдахад нь л тусалдаг хүн гэж нэг үгээр ойлгож болно. Тэгээ хүн одоо яг өөрийнхөө өнгийн одоо хувцсыг те ялангуяа энэ чинээсээ дээшээ авахгүй тушаанаасаа дээшээ ингээд өмсөж явж байхад бол илүү залуу харагдана, илүү гоё ирч хүчтэй харагдана те илүү одоо өөртөө ихтгэлтэй харагдана ч гэдэг юм уу. Ингээд нөгөө нүүрний одоо энэ өөсөв те нүүрний зөв дөр төрх гэдэг штэ те энэ бүх зүйл маань маш гоё ингээд нөгөө одоо төрх маань их гоё тодорч харагдана. Тэгээ өөсөв одоо илүү одоо багасч харагддаг гэсэн үг. Бол нүүрний өвчлээ, янз бүрийн мимикний өвчлээ энэ төр гэл тэгээд нөгөө юу байдаг штэ сэвхтэй өсөө энэ тэр хүртэл ингэж маш ингэж эвтэйхэн харагддаг гэсэн үг байхгүй. Тэгэл буруу юм өмсөө явж явах юм бол эсрэгээрээ гэж ойлгож байна. Нэг өөр бол одоо нөгөө сул талыг нь маш ингэж цэвэрхэн аргаар одоо далдлах, нуух, тий засах одоо энэ боломжийг бас олгодог гэж ойлгож болох юм шүү дээ, тийм ээ. Ер нь яагаад анханасаа та яг энэ чиглэлийг сонирхох хэрэг болсон юм бэ? За би урьдчилан нэг санаандгүй явж байгаад нэг өнгөний стилист дээр очиод тэгээ би ер нь хувийн өнгө гэд нэг халт сонсч ирсэн л та. Тэг яг урьдчилан очиод тэгээд тэр эмэгтэйд үзүүлж исэн. Тэгээд тэрнээс хойш надад ингээд тэгэл нэг юм амар их гоё ингээл өнгийн алчуур гаргаж ирээл тэг ингээд нэг юм ил бүзүүлээд байгаа юм шиг харагдсан байхгүй юу. Миний нүдэн дээр тэгэл яг ингээл алчуур гүйлэх болгонд л царай хувьс хийгээл ингээл янз бүр алдаг аягүй санаа. Тэгээд ингээд би энэ их гоё юм байна гэх. Тэгээд тэнчэнээс ингээ хараад би юу гэж надад ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр би ингээ хүний гоё сайхан болж байгааг харах надад амар кайфтай. Тэгээ баярлаа гэдэг үгийг ингээд үнэхээр тэр эмхтэй цэцэглээд ингээд амар гоё өөртөө ихтэй болоо тэгэнгүүтээ ингээд баярлаа гэж хэлдэг. Тэгээ би ерөнхийдөө ингээд нөгөө
Тэнгүүт нөгөө гой сайхан болоход хязгаар гэж байдгүй юм билээ. Хүн илүү шундаг те илүү л ингээл ахаал одоо ахиж би юу хийх вэ? Улам л төгс болох гэж байдаг. Улам гой болох гал залуучих гал те. Тэгээ сайн одоо яах вэ? Одоо наадс нь ингээд одоо цаашаа би ахаад би яаж гой болох боломжтой вэ гэдэг ерөнхийдөө айгүйх тэгэж асуудаг гэсэн аахгүй. Тэгээ би яг тэгэж явж байхдаа тэгээ яг энэ өнгөтэй ах тэгэж танилцчихсан. Тэгээ би энэ юм биш те. Тэгээ давхар нөгөө нэг хүний чинь яг одоо гол нөгөө өнгийн тодорхойлоод өгчгөө тэр эмгтэй за тэгээд гоё би хаатаа олчжээ. Дээрээс нь өнгөө олчжээ. Тэгээ бүр ингээд одоо тасарлаа шүү дээ нэгсэн да тий. Тэгээд тийм үднээс ерөнхийдөө нэг юм хүнийг илүү гоё сайхан байлгах тий. Тэрнээс өөрөө би айгүйх юм кайф авдаг тийм хүн юм билээ. Тэгээ өөрөө бас юм одоо гоо зууд айгүй туртаа гэх юм уу да. Тий. Тэгвэл яг өөртөө яг тохирсон, таарсан тэрэл зүйлээ одоо та ингээ хийгээ явж байгаа юм биш үү те. Түрүүн та 12 за 4 улирал байдаг. Гэхдээ 12 улирал болж ингэж одоо дотроо хуваагддаг гэдээ бас хэлж байлаа. Тэр улирлуудыг одоо жишээлбэл заавал мэрэгжлийн төвшөнд одоо хүмүүс маань өөрийнхөө өнгийг мэдэх боломжтой юу? За магадгүй гэртээ хийж чад ч юм уу те. Эсвэл ингээд өөр нөхцөлд хүн өөрийнхөө өнгийг ер нь олох тийм боломж байдаг юм болов уу? Өөрийнхөө өнгийг өөрөө олох боломж байхгүй. Одоо жишээ нь ингээд сүүлийн үед нөгөө хүмүүс химэл аюун ухаанаар ингээд зураг явуулангуудаа зургаараа тодорхойлуулад байгаа байхгүй юу? Тэгээ Instagram энэ дээр аяг байдаг шүү дээ. Өнгөө ингээд тийм аппликейшн ч юм уу те. Тэгээ энэ маань юу вэ гэхээр аяг учир дутагдaltaа. Тэгээд мэрэгжлийн одоо стилистээр очиж байгаа шалтгаан маань юу вэ гэхлээр одоо нөгөө хоёр аргаар бид нар шинжилдэг гэсэн үг. Одоо хүний нөгөө байгалийн одоо унган тэр дүр төрх аягүй чухал гэдэг байхгүй юу? Нөгөө хүсний өнгө маш чухал, нүдний өнгө, арсны өнгө гэд. За тэрнээс харж агаад юу вэ гэхлээр ерөнхийдөө тухайн хүний ингээд нэг магадлал тий одоо нөгөө ажиглалтын арга хийчихин гэсэн үг. Тэгээ нэг магадлал одоо онлынхаа нөгөө хувьд ингээд ботцож байгаа шүү дээ тий магадлал твшүүлээд. За тэгэнгүүтээ тэрэн дээрээ нэмэх нь мэрэгжлийн одоо стилист маань юу вэ гэхээр мэрэгжлийн алчуураар шинжлэх арга гэж байдаг байхгүй юу? Ингээд энэ хоёр аргыг хослуулснаар өөрөөр хэлбэл яг тэр бүрэн дүүрэн одоо илүү боттой тэгж тодорхойлтыг одоо яг та одоо зуны зөөлөн улирал ч юм уу тий одоо софт самар байна гэд ингээд яг тодорхойлтыг гаргаж өгдөг гэсэн үг. Тэгэнгүүт нөгөө химэл аюун ухаанаар ингээд зураг өгөөд тодорхойлж байгаа шүү дээ тий. Тэнгүүд ихэнхдээ хүний нүүрний арс маань их өөрчлөгдсөн байдаг байхгүй юу? Одоо зарим ялангуяа эрэгтэй эрчүүд маань ингээд бас л их өөрчлөгдсөн орж ирж шүү дээ. Эмэгтэй хүмүүс шиг ингээд байнга ингээд нүрээ арчлах биш тий. Тэгээд тэгэнгүүтээ ингээд өөрчлөгдсөн байна. За дээрэс нь үсээ бодуулсан бол яах вэ гэл тэгэнгүүт ингээд тэр AI-аар тодорхойлуулахад бол нэг одоо юу гэмдэ нэг 30-40% л магадлалыг л гаргаж ирж байгаа байхгүй юу. Мэргэжлийн стилист бол яг 100% өөрт нь тохирох, таарах тэр одоо илүү одоо үнэнд төхүүлж юм те илүү бодтойгоор гаргаж ирж байна л гэсэн үг. Тэг яг ингээд хүмүүс эрдэн ингээд за өмнө тодорхойлуулж ирсэн үү гэхээр би ингээд нөгөө онлайнаар ингээд те интернетээр яасан чи би ингээд амар юм шиг байлээ гэл тэгэл орж ирдэг байхгүй юу. За тэгвэл хоёлаа харьяа гэл би тэгтэн тэгээд яг ингээд нөгөө мэдээж би өөрөө ингээд нөгөө одоо хүнээ ингээд ажиглалтын аргаараа харчин тий. За давхар нөгөө мэрэгжлийн алчуураа ингээд одоо энэ алчуур чинь зүгээр нэг метрийн даваа биш аахгүй юу. Яг ингээд үйлдвэрээсээ захиалагдаад, будагдаад, кодтойгоо ингэж ирдэг. Тэгэнгүүт нөгөө яг энэ алчуурыг ингээд дээр нь тавиад яг ингээд гүйлгэхэд болвол яг тэр нөгөө одоо нөгөө арсны одоо бид нар ингээд би одоо өөрөө чинь ингээд царайг харахад таны арсны доод өнгийг харж чадахгүй гэсэн үг. Цаанаага өнгийг. Тэр өнгө нь юу вэ гэхээр энэ юун дээр алчуурн дээр ингээд эффект өгч гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө царай чинь ингээд хуурал өгөөд идэг гэсэн үг их санаа. Яасан санаа тий. Тэгэнгүүт чи яг нөгөө одоо жишээ нь за намар гэжсэн хүн чи өвөл болох жишээ гэж гэдэг юм уу. Ингээд шал өөр. Тэгэхээр ерөөсөө ингээд төрүүлж хүнийг анализ хийгээл харангуйтаа чи тийм байна гэж ерөөсөө хэлж болохгүй байхгүй. Энд чинь бол зүгээр сонирхогч юм л хийж байгаа л одоо юу гэдэг юм дэ үйлдэл гэсэн үг л дээ. Тийм байна. Зарим тохиолдолд бас нөгөө нэг цахим орчинд за ямар орд вэ? Таны орд юу вэ? Тохирох өнгө чинь ийм өнгө байна гэдэл бас байгаад байдаг тий. За жишээлбэл инлүүрийн ордонд ийм өнгө тохирно. Конфож болно тий. Хилэнцгийн орд ийм өнгө байх юм байна гэдэлээдэг. Гэтэл энэ болгон бас
бүрэн одоо дүүрэн юм баталгаатай мэдээлэл биш юм шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй байх нэ. За өнөөдөр бид хувцсны өнгө, за түрүү хэлсэн нүүр буудалд болоод үсний өнгө, за дээрэс нь гоёл чимэглэлийг ер нь хэрхэн яаж сонгох вэ гэдэг талаар бас дэлгэрэнгүй зөвлөгөөг дуулгана. За хувцсны өнгө, нүүр буудалд үсний өнгө гэдэг эдрээс илүү сонсогч үзэгчтэй ойлгомжтой байх болов уу гэж бодоод хэд ангилчлаа. Тэгээ та бүхэн бас маш анхааралтай бидний үзэл сонсоорой гэж хүсэж байна. За хувцсны өнгөө хэрхэн яаж тодорхойлохоос эхлэе. За өөрийнхөө арсны өнгө түрүүнээс хэлсэндээ нөгөө арсны өнгө чухал байдаг гэдэг. За арсны өнгө байна. Одоо нөгөө нүдний өнгө байна. За тэгээ нөгөө үсний өнгө байна. Энэ болгоныг нь хараад тэр одоо тохирох зөвлөгөөг нь за танд яг ийм өнгө тохирох юм байна гэдэг зөвлөгөөг нь одоо өгөхийн тулд яалч одоо нэг юм шаардлагатай одоо зориултын юм даавуу хэрэгслүүдээс их хэрэг болдог байна. Тийм альчуур хэрэг болдог байна шүү дээ, тийм ээ. Тийм мэрэгжлийн альчуур хэрэг болдог байна. За тэгвэл ер нь бол одоо нэг улирал гэж ярьсан, 12 улирал гэж ярьсан. Хамгийн их түгээмэл байдаг тэр улирал нь тэр өнгө нь яг ямар өнгөд байгаад байна. Манай Монгол Улсын хэмжээнд. Манай монголчуудын хэмжээнд за яг үзээ явж ахаар софт самар одоо нөгөө зуны зөөлөн улирал одоо яг нөгөө монголоор ингээд орчуулах ер нь орчуулагддаг гэх юм уу да англиараа л нэршлэр явцдаг байхгүй. Тэгэхээр софт самар гэдэг улирал бол их түгээмэл гарч ирдэг. За бас өвлийн улирлууд түгээмэл ер нь бол гарч ирдэг. Тийм илүү их тохиолддог гэсэн. Энийг одоо дагсан өнгө нь ямар өнгөнүүд байдаг вэ? Ер нь одоо жишээ нь ингээл за одоо нэг үйлчлүүлэгч орж ирлээ тий. За би ингээд нөгөө үйлчлэгээ өглөө. За тэгээд тодорхойллоо. Эхлээд нь одоо нөгөө яг тохирох одоо тий улирлын ингээд тодорхойллоо. За тэгэнгүүтээ тэр улирал болгондоо өнгөний палет нь байдаг байхгүй юу? За тэрийг бас бид нар нөгөө тусгай одоо байгууллагаас бас одоо мөнгө төлж авдаг. Тэгээд тэр нь одоо 63-аас 70 ширхэг өнгө ирдэг байхгүй юу? Зориулсан. Тийм. Тэгэхээр мэдээж одоо хойлоо харж байгаагаар те ингээд би 4 улирлын ногоон өнгийн алчуур авчирсан байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр бүгдээрээ л ногоон те. Гэхдээ ингээ өөр нөгөө дулаан хүүтэн сууртай гэх мэтчил ингээ өөр байгаа байхгүй. Тэгэхээр ер нь улирал болгонд л ногоон өнгө байна, цэнхэр өнгө байна. Гэхдээ тэд нар чинь ингээд одоо нөгөө бидний мэдхээр гүн цэнхэр тод ногоон гэж янз янзын арай өөр болоод эхэлдэг шүү дээ. Өөр нөгөө суур нь одоо хүүтэн сууртай, дулаан сууртай, одоо гүн тэгээд зөөлөн гэх мэтчлээ ингээд яг нь монгол хэлэн дээр нөгөө би яг ингээд эннийхэн дагуу өөрөө суралцаад ингээд ажиллаад тий ингээд явж байхад бол монгол хэлэнд ийм өнгөний одоо би бол манай монгол хэл маш баялаг хэл гэж боддог байхгүй. Тэгээ яг өнгөн дээр бол яг тийм баялаг биш. Одоо цэнхэр гэхээр аюу хэцүү шүү дээ. Цайвар цэнхэр, гүн цэнхэр, тод цэнхэр, усан цэнхэр, тэнгэрийн цэнхэр ч гэдэм үү те. Ингээд тусчдаг тийм ээ. Тэнгүүт одоо англи хэл дээр бол жишээ нь одоо цэнхэр өнгө чинь бүр тэгчнөө одоо хэдэн зугаараа л тоологдох ингээд нэрнүүд нүүрээдэг байхгүй. Тэгэхээр тэрийг нөгөө англиар нь л ер нь аль нөгөө хүндээ ингээд нөгөө кодтойгоо нэртэйгээ нөгөө ингээд өнгөний палет нь нэрчдэг байхгүй. Тэгээл нөгөө хүндээ тэрийг өгөөд тэг тайлбарлаад ингээд авчдаг. Зарим хүмүүсийн тухайд одоо тань дээр иржсэн үйлчлүүлэгчдийн тухайд надад ерөөсө тод өнгө зөгтгөө юм аа. Тод өнгө өмсгөр л ингээд их санаа харагдаад идэг юм аа гэж боддог хүмүүсд бас байдаг шүү дээ. Ерөөсө тод өнгө юм барагтаал бол өмсгөө нэг тийм бараан талтай хувц их өмсөд идэг. Гэтэл яг тань дээр ирээд үзүүлээд те яг өөрийнхөө өнгийг сонгоод гэтэл яг тэр тод өнгөнүүд нь яг өөрт нь тохирох юм өнгөнүүд байж таарад вау энэ бүрэн үнэхээр миний өнгө ийм өнгө байсан гэж юу гэд ингэ гарч ирсэн тохиолдол төр нь хэрэг байдаг вэ? Бага эсэргээрээч байдаг. Тэгээд хамгийн гол нь одоо тэр нөгөө мэрэгжлийн стилист гэдэг хүн чинь яг тэр мэрэгжлийн алчуурн дээрээ нөгөө хүн одоо ажиллаад тий. Тэгээ нөгөө хүндээ гол нь ингэж одоо ялгааг нь нөгөө харуулах нь хамгийн чухал гэдэг. За ингээд яг уу зарим одоо илүү нөгөө жоохон мэдрэмжтэй хүмүүс байдаг шүү дээ. Би энэ дээр яг ингээд байна. Пүү миний царай юм болчлоо гэл. Зарим нь болохоор юу болоод байгааг ч ингээл те. Ячуу гэл ингээд анзаардгүй анзаардгүй ч хүмүүс байна те. Тэгэнгүүт нөгөө би өөрөө хамгийн гол нь тэрийг анзаарах хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд би ажигласан анзаарсан зүйлээ хэлнэ. За одоо таны царай чи ингээд нөгөө энэ дээр ингээд
илүү гоё дүр төрөгчин тодорхой гараад ирлээ. Царай чинь V болчлоо. Анзаарч байна уу гэд тэгэхээр тийм байна гэд. Хэлэхээр хийж харуулдаг байхгүй. Тэгэхээр тийм байна гэд. За таны одоо нөгөө хүн болгоны чинь ингээл нүрэнд нь ямар нэгэн одоо үсэг байгаа шүү дээ тий. Одоо нөгөө нэг унцсан ч гэдэг юм уу, хамраамын гурвалжин ч гэдэг юм уу, эсвэл төсөө тий, сэвхтэй ч гэдэг юм уу, үрчлээтэй ч гэдэг юм уу ингээд байгаа. Эсвэл нүдний хар цагааны ялгарл хүртэл ингээл шууд нөгөө өнгө нь ороод ирэхээр нөгөө хүн чинь шууд ингээл нүд нь хасаад ирдэг байхгүй юу. Амар гоё. Тэгээд тэрийг ингээд нөгөө би бүгдийг нь хэлнэ. Ийм байна. Одоо та ингээ хараарай гэд ингээд харцуулаад ингэхээр нөгөө хүн чинь угаасаа хараад ойлгодог байхгүй юу. За энэ өнгөн дээр угаасаа явахгүй юм байна гэдгийг ойлгоно. Энэ өнгөн дээр буй бүр илүү гоё гэрэлтэж би маш гоё харагдаж штэ гэдгийг хардаг. Тэгэхээр бас маш сайн ажиллаж, маш нягуур байх юм ёстой бас ажил мэргэжил байх нэ. За одоо ингээд ажил хэргийн уулзалт байна. За дээрэс нь ямар нэгэн одоо баяр ёслол байна. За шинэ жил гэдэл тийм ээ баяр ёслол байна. За өдөр тутам байна. Одоо ингээд бидний баян хийдэг одоо эфирт ингээд гарахтаа өмсөх хувцсны өнгө гэдэг ингээд маш олон бас асуудлууд тулгардаг л та. Тэгэхээр одоо мэргэжлийн хөрсөн дээр нэгэд аахгүй тий. Яг иймэрхүү нөхцөлд ер нь одоо өдөр тутамдаа яг ямар өнгийн хувцсууд дийлэх тохиолдолд хүмүүс өмсвөл илүү тохиромжтой байдгийг, ажил хэргийн уулзалт нь ямар байх ёстой байдгийг, за эфирт ч гэсэн одоо гарахтаа яг ямар өнгийн хувцлууд илүү өрт нь одоо юм цохимжтой харагдах ёстой байдгийг ингээд энэ талаараас та зөвлөгөө гэж. За тэгэл нөгөө өнгөөл ярина шүү дээ. Тэгэхээр нөгөө тухайн хүндээ нөгөө тодорхойлоод тэгээд одоо өнгөний палетын танилцуулна, нөгөө өнгөнийх нь одоо би бүрэн төрөн зөвлөгөөгийн нөгөнтэй бүр таашаа одоо эмэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэн дотор хувцаа ч гэсэн тэр өнгнөөсөө одоо сонгуул илүү зүгээр. Одоо би бол юу гэж зөвлөдөг вэ гэхээр за яг одоо өдөр тутамдаа нэг дэлгүүр ороод талхсуу авахын хооронд тийм айхтар ингээл амар хувцлаад авахгүй шүү дээ. Хүн чинь ингээл гүйж гараал яачин. Тэ өдөр энэ тиймэрхүү ойр зур гарч орох ч гэдэм өдөр тутамдаа бол окей. Яг өөрөө чинь саяны хэлдгээр те чухал уулзалт хуурал одоо эфирт орох одоо юу гэдгийг ихтгэл тавих ч гэдэм үү те ингээд янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ те. Тэнгүүт яг тэр үедээ юу вэ гэхээр яг өнгө өмсөх хэрэгтэй байхгүй юу. Тэгхийн бол таны нөлөө илүү тэр хүнд тод өнгө тохирох байсан ч тэр өнгөө л өмсөх хэрэгтэй гэсэн үг үү тий. Ер нь бол яг тэр өнгөний палетын дээр тотон жагаа, бүтгэн жагаа. Ер нь бол бүх улирал дээр тэгж алгаж олон завсрын өнгөн жагаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэрийг л яг ингээд өмсөх юм бол тэр хүн яах нь гэхээр бусдад яаж харагдах нь гэхээр илүү өөртөө ихтэй харагдана. Илүү залуухан харагдана. Илүү гоё ирч хүчтэй. Илүү гоё цоглог те ингэж харагддаг байхгүй юу. Тийм. Тэгэхээр нөгөө ингээд одоо нөгөө бас харагдах байдал ч айгүй чухал шүү дээ. Хүн хараад ингээд бас нэг юм хүн ер нь нөгөө 6 секундын дотор анхны сэтгэлийг одоо нөгөө дотроо ингээд би болгодог гэж аахгүй одоо хоёлаа ингээд танилцаал сайн байна уу гэл гар мэдлэл 6 секунд болохын хооронд л хүн ингээд хүнийг нэг иймэрхүү юм шиг байна да гэдэг нэг сэтгэл ингээд үүсчдэг тий дотор. Тэгэхээр тэр өнгөө өмсөд явж хахад яах нь гэхээр өөртөө тий хамгийн нөгөө зөв тохирсон одоо уйларлаа тий өмсөө явж хахад яах нь гэхээр тэр хүн гоё харагдана л гэсэн үг байхгүй. Илүү нэг юм манай монголчууд ярьдаг штэ нүдэн дулаахан гэл тий илүү тий итгэл давхацж шиг тийм царай тий болох юм шиг тий энийг хатаахан хүн биш үү гэж харагдуулахаар тэгж харагдана гэсэн. Зарим хүн болохлээрээ яг ингээд юу гэдэг яг ингээл нөгөө би одоо ажиллаа хийж явах үед шүү дээ ингээд бүр яг болохгүй байгаа суурин тийм амар хэрцгий харагдуулдаг байхгүй тэр хүнийг ингээл бүр ширүүн айгүй юм хурц тий. За тэгэл нөгөө зөв юм ингээ ороод ирэхээр нэг гоё ингээл налаасан намбаас ингээд нэг гоё юм зөвлөн болчдаг ч юм уу те ингээ шаал өөр болдог. Тэгэхээр амар чухал агаад те одоо ингээд нэг юм гэрээ хилцээр хийх гээл нэг уулзалтанд очлаа те тэгсэн чинь нөгөө зөхгүй одоо нөгөө буруу юмаа өмсөд очивол яах нь тэр хүн ингээд айгүй ширүүн харагдаад тахна шүү дээ нэг юм за энэ хүн жоохон эвгүй характертай юм шиг байна даач гэдэг юм уу те ингээд тийм тэгэхээр шууд тэгэж бас нөлөөлдөг байхгүй юу. Нийт хичнээн төрлийн өнгө гэдэг юм бол та тийм мэдээллийг өрн уншиж судалсан байдаг болоо маш их бах та. Маш их баха. Би яг бүр яг
яг уншижсэн гэхдээ одоо яг тасгийн талаас яг нөгөө тэд гэж санахгүй байна. Цаасан гэвэл одоо хит байгаа л. 1000 гараа явцсан уу? 1000 за одоо ингээд бодъё. За одоо жишээ нь бид нар зөвхөн одоо өөрийнхөө тий нөгөө палет дээрээ гэж бодоход тэнд чинь 63-аас 70 өнгө 12 одоо хулирлаар үржүүлэхэр хэдий. Гэхэр багаз. Тий. Бүр явж хөн тий. Тий. Тэгэхээр чин бараг тийм гар авчиж байна үгүй юу? Тийм. Тэгээ энд одоо бас бидний мэдэхгүй байгаа өнгүүд ч бас давхар ороод ирчихэж байгаа. Ааха. Одоо нэг ажил хэргийн уулзалт гэлтэхээр заавал нэг юм хар өнгөтэй ч юм уу тий. Эсвэл нэг юм саарал өнгөтэй ч юм уу. За эсвэл судалтай одоо тийм костюм бижэк магадгүй одоо өмд юпг ч юм уу өмсөх ёстойг адил хүмүүс бодсон байдаг. Баяр ёслол гэхээр за илүү ингээд хүмүүсийн анхаарлыг татахын тулд хурц тоо дулаа ягаан гэдэл бас шинжилээр ч гэсэн охид бүсгүйч маань өмсцэн байдаг. Өдөр тутамдаа ч гэсэн зарим тохиолдолд тод өнгийн хувцснууд өмсөд явах юм охид бүсгүйчүүд залуучуудаа бид нар хаа нэгтээ тааралцж байсан. Гэтэл хамгийн чухал зүйл нь за заавал ийм хувцыг ийм одоо өнгөтэй хувцыг өмсөх ёстой шүү гэдгээс илүүтэйгээр өөрийнхөө өнгө чинь яг ямар өнгө юм бэ гэдгийг маш сайн тодорхойлуулах ёстой байх нь байна. Тэгэж одоо тэр өнгийнхөө хувцыг сонгож өмсөх шаардлагатай байх нэ гэдгийг бас ойлгож авлаа. Одоо нэг өнгөний хослолоод идэг штеп. Жишээлбэл би бол ингэдэг байхгүй. Миний баримтлагдаг одоо ганц хувцалтан дээр баримтлагдаг ганц зүйл. Тэр нь юу вэ гэхээр өнгөний хослол дээр юу анхаардаг вэ гэхээр 3-аас дээш өнгийн ийм хувцас өмсөж болохгүй, өнгөтэй хувцыг өмсөж болохгүй гэдэг амар сайн баримтлагдаг. Жишээлбэл өмд нь хар өнгөтэй байлаа гэж бодоход одоо дээгүүрээ яхан өнгөтэй тий одоо доогоороо цагаан өнгөтэй гутал өмсчөө дахиад дээгүүрээ ногоон өнгөтэй цов күртэг пальто одоо өмсөхгүй байх гэдэг ч юм уу. Эсвэл цүнхэн өмддөг одоо бусад өнгөтэйгөө жоохон өнгө ижил байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсийг баримтлагдаг л та. Тэгвэл яг одоос энэ өнгөний зөв хослыг юу нэрхэн яаж бид нар одоо лук бүрдүүлэх гэж ярьдаг шүү дээ. Миний яаж бүрдүүлэл юу цохимжтой байдгийн хар өнгө бол маш олон өнгөтэй ингээд уусаа зогцоо явчихдаг болов. Цагаан өнгө ч гэсэн бусад тэр өнгүүдийг бид нар яаж одоо уусгаж өмсөх боломжтой юм бол. За түрүүний нөгөө ярьснаас нь улбалаа ярьчихгүй. Одоо жишээ нь ингээд хар өнгөний хувцас өмсөөд одоо хар өнгө өмсөх юм бол ажил хэрэг харагдан ч гэдэг юм уу те. Ихэнх тохиолдолд юу гэж орж ирдэг вэ гэхээр нөгөө туранхаа харагдана. Гэж орж ирдэг байхгүй хар өнгө. Гэтэл хар өнгө ч өөрөө өвлийн өнгө. Маш одоо хүнд өнгө гэж явдаг. Хурц те ийм одоо маш гүн угаасаа тийм өнгө штэ. Тэнгүүд хав хар өнгө, цав цагаан өнгийг өмсөхтэй боломжтой хандах хэрэгтэй байхгүй юу? Хослолж өмсөхтэй юу? Тийм. Тэгээд тэр нь юу вэ гэхээр одоо нөгөө өнгөний тухайн хүний улиралд тэр өнгө байна уу, байхгүй байна уу? Уучлаарай. Тухайн хүний улиралд тэр өнгө байна уу, байхгүй байна уу гэдгээсээ л шалтгаална гэсэн үг. Ер нь бол харлуу уусгаж болно. Одоо хар ногоон ч гэдэг юм уу бараан одоо ногоон гэх юм уу та тийм илүү нэмж хар юм шиг харагддаг тийм хар ногоон хар цэгэр хар хөвгч гэдэг юм уу тийм иймэрхүү байдлаар өмснө гэсэн үг. Тэгэхгүй нөгөө нэг яг одоо би ингээд хар өнгө өмсчгөөр турхаа харагдана гэд ингээд өмсчгөөр эсрэгээрээ юу вэ гэхээр нөгөө хүн чинь илүү одоо амар наснасаа хөвшин авартай илүү их хурц ширүүн тэгэж харагдах айгүй боломжтой байхгүй хамаагүй үсэвэ харуулчих боломжтой гэсэн үг. Эсрэгээрээ тийм. Тэгэхээр нь ерөнхийдөө нөгөө өөрийнхөө өнгийг мэдээд авцсан байх юм бол зүгээр жинсэн өмдтэй тий зүгээр потолк өмсөд гарсан ч яах нь бас гой харагдах боломжтой байхгүй юу илүү гоё тий. Тэгэхээр нөгөө лук бүрдүүлнэ гэдэг. Лук бүрдүүлэхээс өмнө юу вэ гэхээр ерөөсөө тэр яг хувийн өнгө олно гэдэг чинь айгүй чухал. Тэгээд тэр хувийн өнгө олцсон байхад бол тэр яаж лукийг бүрдүүлэх боломжтой. Тэгээд таны хэлдгээр нөгөө 3 өнгөндөө баригдана гэдэг байгаа шүү дээ. Ер нь ол өгнө тий. Тэгээд тэгэхгүй бол ингээд 4 5 болоод ирэхээр яах гэдэг нь мэддэхгүй болчдөг шүү дээ. Замбрааг харагдаад солонгын долоош харагдаад байдаг тий. Тэгэхээр юу вэ гэхээр бид нар одоо яг тэр нөгөө хувийн өнгөний тодорхойлж өгөөд давхар нөгөө 3 өнгөний хослолын нас бид нар бас зөвлөд өгдөг.
Тийм. Тэгэхээр яг энэ 3 одоо энэ палетн те таны өнгөн дундаас чинь юу гэхээр одоо энэ 3 өнгөнүүд ингээд та өдөр тутамдаа энэ юугаараа ингээд хослуулж өмсөх юм бол хамгийн хоорондоо төгс цогцдог өнгөч шүү гэдэг юмыг бас гаргаад өгчдөг гэсэн үг. Ер нь ингээд сонсоод яхнаа өнгөний хүч чадал гэдэг бол үнэхээр одоо гайхалтай агуу зүйл мэт ингээд санагдаж байна л да. Жишээлбэл ингээд хар өнгө гэхэд л гүн гээл те ингээд маш олон одоо зүйлийг өөртөө шингээсэн байдаг гэд та бас мадаа үзэг сонсогчдод сонирхуулаач. За одоо хамгийн түгээмэл байдаг чинь одоо нөгөө хар, цагаан, улаан, тэгээ цэнхэр, ногоон гэдэг ч юм уу тийм ээ. Яг нэг үндсэн хит хит өнгөнүүд бас байдаг байх л та. Тэгэхээр энэ өнгөнүүдийн тэр одоо нэг агуулгыг нь те онцлогийг нас таас дуртаж өгөөч. За яг хөө ингээл нөгөө өнгөний одоо нөгөө culture гэд байдаг л да нөгөө одоо соёл гэх юм уу да тийм улс орнууд ингээд за тэгэнгүүт одоо юу гэдэг хар өнгө гэхээр нөгөө ихэнх улсад одоо гашуудлын өнгөч идэг ч гэдэг юм уу тийм цагаан өнгө гэхлээрээ зарим одоо улсуудад айгүй гоё өнгө ижил заримд нь одоо гашуудлах ч гэдэг юм ингээд тиймэрхүү нөгөө нэг юунууд бол айгүйх байдаг тэгээд Чернелийн агаан өнгөний талаар ингээд шууд нөгөө санаанд орж ирж байгаа одоо нөгөө монголоор Чернелийн агаан нийл ягаан гэдэг шүү дээ. Нийл ягаан өнгө айгу гоё өнгөтэй. Тийм гоё өнгө. Нийл ягаан өнгө болохоор их сонирхолтой өнгө гэсэн юм билээ. Дээд одоо тэр чад тэдгээр зунд юм амьдсан ромд. Юу вэ гэхээр зөвхөн нөгөө ихэс дээдсүүд өмсдөг хуульчилсан. Одоо бүр өнгийг за. Тэгээ ингээд зөвхөн ихэс дээдсийнх нь л одоо тэр нийл ягаан өнгөний хувцас өмссөн. Одоо нөгөө бусад одоо зарц барлаг те ингээд доод зиндааны хүмүүс олол өмсөхгүй байх нь шүү дээ тийм байна. Тийм гих мэтчлийн тийм сонирхолтой юмнууд бол бас байдаг. Тэгээд улаан өнгө бас нөгөө одоо юу гэдэг улаан өнгөний орчинд улаан өнгөөр тогтчуулахад ер нь ингээд өнгөөр тогтчуулахдаа бас болгоомжтой хандах хэрэгтэй гэдэг юм лээ. За нөгөө улаан өнгө чинь болохоор нөгөө юм хүнийг юм яаруулах нэг юм юу одоо яагаад гэдэг яаруулах твдүүлэх нэг тийм орчин бүрдүүлээд байдаг байхгүй. Тэгэхээр одоо ингээд айгүй юм ямар бизнес хийж гин те за орчноо би яаж бүрдүүлэх үү гэдгээс бодохгүй болохгүй байх нь шүү дээ. Ингээд нөгөө үйлчлүүлэгч маань илүү тайван тухтаа суумаар байтал улаан өнгө мөнгөний амирх ороод ирэх юм бол нөгөө хүн чи яарал идэж угаал одоо юу гэдгийг одоо энэ дээр шууд нөгөө юу орж ирж байгаа байхгүй. Түрүү алны газар санаанд орж байна. Тэр чинь ингээл тухлаад суугааддаг газар биш шүү дээ. Идэл гарлаа эсвэл аваад гарлаа тий. Тэгэхээр нөгөө нэг цаанаасаа одоо албаар тий тэгж улаан өнгийг оруулж ирсэн байдаг ч гэдэг юм уу. Тийм учир шаардсантай байдаг. Ногоон өнгө болохоор илүү юм тайвшруулах хүнийг ингээд ногоон өнгийн одоо нөгөө обомобоч гэдэг юм уу тий ингээ ханаа дуудсан байлаа гэхэд илүү юм гоё юм тайван тэнд ороод хүн ингээд тайвширлыг мэдэрдэг. Ингэж нөгөө хүний сэтгэл зүйд өнгө маш нөлөөлдөг. Тийм байна. Нөгөө интерьер дизайнераас ахуулаад л тий одоо бүх зүйлдээс өнгө гэдэг зүйл маш чухал ахаа. Дангаас одоо бид нөгөө хувц гэдэлээрээд байна тий. Гэтэл одоо яг ингээд бидний амьдралын эргэн тойронд байгаа энэ бүх зүйлд өнгө их чухал юм байна гэдгийг бас хэлж байна. За одоо тэгвэл хойлоо өргөжлүүлээд нүүр будалтын талаараас хамтдаа ярилцъя. За нүүр будалтын тухайд за ялангуяа одоо охид бүсгүүчүүд маань их одоо хүлээж байгаа хаа. Нүүр будалтын үг одоо хамгийн чухал зүйл нь миний хувьд уруулын будаг санагддаг. За тэгээд нүдний тэн санагддаг. Хацрын одоо нэг өнгөлөгч байдаг тийм ээ. Хацрынхаа одоо өнгийг яаж тавих уу гэдгээс шалтгаалдаг. Энэ болгон дээр бид яг юуг анхаарах ёстой вэ? За дахиад нөгөө юу гэдэг лээ нэг юм ярьсан ч нөгөө л өөрөөсөө дөрөвөө ороод шийдэг аа. Тийм тэгээд ерөөсөө л бас яг палатал даа. Тэнгүүт ингээд ер нь бид нэг түгээмэл ээлдэг юмнуудыг л ярьчих те нэг алдаануудыг гэх юм уу та. Тэнгүүт ингээд одоо ингээл тухайн хүний улирлыг тодорхойллоо те өнгөний палатын танилцууллаа, хоёлаа ярилцлаа. За тэгээд би нөгөө мейкапных нь өнгөний зөвлөгөөг нь өгнө. Одоо эмэгтэй хүний хувьд хамгийн чухал юм юу вэ гэхээр кремний өнгө гэдэг. Тийм шүү дээ нэрээ. Тэгэнгүүт кремнийхээ өнгийг буруу сонгоцсон явчихдаг байхгүй юу? Өнгөө биш суурай буруу сонгочдаг. Суур нь одоо крем дээр жишээ нь 3 суур байдаг.
Одоо юу CNW гэдэг тэмдэглэгээтэй 3 суурь байдаг байхгүй. Гэтэл одоо жишээ нь за өөрөө хүүтэн суурьтай хүн байлаа гэж бод. Тэгээ хоёлаа ингээд тодорхой болоод гараад ирсэн тий. Тэгсэн чинь нөгөө дулаан суурьтай одоо крем сонгоод мэдгүй тэрүүгээрээ ингээд буцсан явчихдаг. Насаар буцсан явчихдаг хүмүүс байдаг байхгүй юу тий. Тэнгүүт нөгөө крем дээр ингээд нэг 21 23 гэх тэмдэглэл хараад байдаг шүү дээ тий. Тэр чинь бол зүгээр дээд доод ингээд нөгөө тооныг хэлж байгаа шүү дээ тий. Цайвар руу жоохон бороо гэдэг хэлээд байгаа болохоос яг нөгөө өмнө нь байдаг тэмдэглэгээ нь тэр яг кремний суурийг хэлдэг байхгүй юу? Хүүтэн суурьтай юу, дулаан суурьтай юу, эсвэл одоо сармаг суурьтай юу гэдэг имийг яадаг. Тэгэхээр нөгөө нэг хувийн өнгөө тодорхойлуулаад суураа мэдсэн хүн чинь юу вэ гэхээр яг зөв одоо би кремийн зөвлөж өгөн тий. За ингээд яг зөв кремээрээ бутахаар хүн илүү залуу харагддаг. Шууд ингээд өргөгдөд одоо ингээд ингэж жагаад нөгөө нэг талд нь одоо буруугийн нэг талд нь зөвийн гэд тестлүүлж харуулдаг гэхгүй зарим хүн дээр. Тэгэхээр яг нөгөө зөв одоо суурьтай крем дээр бол нөгөө хүн маань маш гоё ингээд нүүр нь ингэж өргөгдсөн байдалтай илүү гоё харагддаг. Тэгээд тэр хүн чинь өөрөө харж байгаа штэ тийм үү яг ингэж байна гэд тэ ингэдэг. Тэгэхээр тэрэн дээрээ нэгдүгээрт нөгөө яг эмгтээчүүдтэй зөвлөхөд бол суурай аюу сайн яг нөгөө нэг олох нь аюу чухал. Тийм. За тэгээд дагалдаад нөгөө тенний маань өнгө орж ирдэг эмгтээчүүдэд дараагийн аюу чухал зүйл маань тий. Тэгэнгүүт нөгөө дандаа одоо нөгөө бор тий. Бор өнгөөр түгээмэл бодчихдаг. Ингээд өөрөө ямар өнгөөр тэнддэг вэ гэхээр бороор тэнддэг гэж тэгдэг байхгүй. Гэтэл бор өнгөө бас одоо юу гэдэг нөгөө насаараа тий олон жил яг тэрвгээр бодцсон учраас надаа яг зохиод байгаа мó зохихгүй байгаа мó гэдгээч анзаархаа болцсон. Тэнтгэл ёстой гэж бодоод тэндээ явж байгаа хүмүүс маш их байдаг. Тэгэнгүүт нөгөө би яг ингээ харьцуулаад харуулдаг байхгүй юу. За тэгвэл та одоо хуучин бороороо будчихсан болвол та одоо ингээд нэг нүдээ бороороо будчихаа нэг нүдээ одоо таны яг нөгөө өөрийнх нь тэний өнгийг харууллаа тий. Энэгээр та будаад үзээ. За ингээ хоёул харъя гэд тэгэнгүүт чи хоёр нүдээ ингээд бодно штэ тий нөгөө ингээд тэгэнгүүт ил харагддаг байхгүй юу. Огт өөр харагдах нь. Шаал өөр харагдана. Ингээл нөгөө буруу одоо тэн юу вэ гэхээр ингээд цохин унцсан юм шиг цохин дараал ороод ирдэг. Тэгээд зөв ингээд яг тэнээрээ буцсан өнгөөрөө те буцсан хүн чи ингээд амар гоё ингээд нүд хөнхийгөөд ингээд бүр нүд юм том харагддаг. Тийм одоо хүчин чармаалт гарахгүйгээр л боддог байхгүй юу. Бараг ингэж бутахад л гоё харагдана. Амар учиртай харна. Тийм ээ тий. Одоо би тэр нөгөө бор өнгөөр боддог хүмүүсүүдийн нэг байна гэдэг. Тий. Ер нь л ингээд маш удаа яг юм борл өнгөөр ер нь боддог. Гэхдээ нөгөө бор манаас дотор их олон янз байдаг. Нөгөө гүн борыг сонгохоос илүүтэйгээр жоохон юм бүдэгдүү бор өнгүүдийг хооронд нь уусгаад нүдээ ер нь их тэгж тийндэг. Гэтэл энэ үг яг надад тохироод байгаа юм уу? Миний өнгө муу юм уу? Эсвэл биш юм уу гэдгийг одоо болтол би ингэж мдэггүй бас явж л байгаа хүмүүсүүдээ нэг байна л да. Тэгэхээр зайшгүй бас тэр өнгөө мэд хэрэгтэй байх нэ тий. Үнэхээр миний өнгө мөн үү? Надад тохирох өнгө мөн үү гэдгээс одоо маш зөв одоо мэржлийн хүнээр бас олоолох хэрэгтэй байх нь шүү дээ. Тий. Тийм. Тэгээд дээрэс нь нөгөө уруулын бодгийн өнгө чинь бас давхар яг тэгж орж ирдэг байхгүй юу? Яг л тэгээд тэгэнгүүт нөгөө амар тод нөгөө улаанаар уруулаа бодох туртай хүмүүс байдаг тий бас эсвэл нөгөө амар юм нөгөө трендэд дагч ингээд одоо нөгөө Ким Кардашиан тэр шиг ингээл нөгөө нэг юм өнгөгүй ингээл юугаар ингээд будчихдаг ч гэдэг юм уу тий ингээд тэгээ нэг хэсэг тэр бол айгүй тренд болсон шүү дээ ньюд тий юм өнгөнүүд амар тренд болж гарч ирэл тэнгүүт нөгөө тренд ерөөсөж чухал биш байхгүй юу тренд тэр хүнд одоо нөгөө зохин зохгүй гэдэг асуудал байна шүү дээ тий тэгэхээр ерөөсөө л яг нөгөө хувийн өнгөл мэдчих юм бол тэрэн дээрээ нүүрний буудаг тий бүх хувцсны өнгө тий тэрэн дээрээ бүх зүйл дээрээ тоглолт хийх боломжтой өнгөний тоглолтыг хийх боломжтой. Тийм байна. Зарим үед одоо ингээд бид нэр зураг авалттай ч гэдэг юм уу эсвэл ингээд бичлэгтэй үед уруулаа нүрээ ингээд одоо нүтэй ч юм уу ингээд сайн тод тэндэж ч юм уу чадаагүй байгаа үедээ уруулаа одоо жишээлбэл би их тод өнгөр будаад орчдөг л таа. Гэтэл энэ буруу юм шүү дээ. Яг нөгөө одоо жишээ нь яг таны уйлралд тод дөнгөнж байгаа
бүтгэнж байгаа. Ер нь бас янз бүр. Тэгэхээр хэрэг яг нөгөө үнэхээр яг таарсан тохирсон тод будгаараа тий бутцсан байгаа бол окей гэсэн үг байхгүй юу? Гэтэ нөгөө хамгийн гол нь цохоогүй одоо амар улаан өнгөөрөө бутцсан явж байгааг үүсэхгүй шүү дээ тий хүмүүс тийм шүү дээ. Энэ дээр одоо чинь уруулын будаг дээр тооны одоо уруулч нэг хэлбэр хэмжээ одоо янз янз байдаг шүү дээ тийм ээ. Том жижиг гээд тий. Гэтэл яг тэрнээс одоо үл шалтгаалаад одоо нэг ийм мейкапчдын бас нэг ийм зөвлөгөө байдаг шүү дээ. Ийм зузаан уралтай тохиолдолд уруулаа ингээд тод өнгөр бодох юм бол улам одоо юм зузаан одоо мэдэгдэж харагддаг. Тэрний оронд жоохон юм бүдэгдэн өнгөг ч юм уу сонгох хэрэгтэй гэдэг ч юм уу. Ийм бас зөвлөгөөнүүд байдаг. Гэтэл ийм зөвлөгөө маань өөрөө та яг өөрийнхөө тэр хүссэн өнгийг олцсон байхад л ер нь ямар ч өнгөөр бодсон болно гэдгийг нэр зөрчилтэй байна гэж ойлгох нь зөв үү? Ер нь тийм гэсэн үг. Би одоо яг мейкап артист биш болохоор сайн мэдэхгүй л байна л да. Мэдээж тэд нар ч нөгөө мэргэжлийн хүмүүс ч юм олон жил хүн амтнд буцсан те. Тэгэхээр ингэдэм байх, тэгдэм байх гэдэг нэг хүний нэг хувийн туршлага гэдэг зүйл ч айгаа бас үнцэнтэй шүү дээ те. Тэгэхээр магадгүй бас тэр хүмүүсийн өнцгөөс зүв байж магадгүй. Тэгтээ нөгөө яг ерөнхийдөө яг өөрийнхөө тэр нөгөө өнгийг олцсон те. Яг тэр нөгөө урал. Тэгтээ яг ингээд би бол юу гэж зөвлөдөг вэ гэхээр та өдөр тутамдаа 1-2 ингээд ер нь нэг 3 уруулын бутагтай байцгаа тий өдөр тутамдаа юу гэхээр нэг 2 юм тэрний юм хөнгөн тий нэг юм өдөр тутам бутгаад их дайжгүй зөөлөн өнгөнөч гэх юм уу тий за тэгээ нэг танд юм гоёлын будаг байх хэрэгтэй. За нэг орой өдөш те найс нөхдөг орж гарах ч гэдэг юм уу те янз бүрийн шоу өдөршлөг те цэнгэн те юу гэдэг тийм юунд яхта та жоохон ингэж тодруулж буддаг те танд ийм будаг байх хэрэгтэй гэд тэгээд ерөнхийдөө ингэж зөвлөд өгчдөг гэсэн. Тэгэхээр 3 төрлийн ер нь уруулс 3 төрөл байвал айгу зүгээр ахгүй юу? Тийм байна. Уруулын будаг зайшгүй бас байх хэрэгтэй ахын те. Нэг л будагтайгаа олон жил болцсон мөцөндөө шүү дээ. Яг л тэр өнгөрөө будаад байдаг тий. Тэгэхээр ер нь яг энэ будалт гэдэг бол гой харагдахын тулд байж болж байна. За тэгээд үүнээс илүүтэйгээр юу вэ гэвэл өөрийнхөө тэр нөө дотоод байдлыг, дотоод ертөнцийг одоо илэрхийлэх бас нэг юм хэлбэр болоод байгаа юм болоо та гэж харж байна л та. Яг өөртөө одоо тэр тохирсон өнгөө сонгоцсон байгаа эмэгтэй хүн мэдээж өөртөө маш их ихтгэлтэй, өөрийгөө бүр ингээд 100% одоо ингээд хайрладаг те их хүчтэй юм бардам эмэгтэй харагдах болов. Өнгөө олоогүй одоо бүсгүүчүүд, өнгөө олоогүй залуучуудын тухайд бас нэг арай өөр харагдах болов гэх. Тэгэхээр энэ яалчгүй тэр нөх хүний сэтгэл зүй гэдэг сэтгэл зүйтэй холбогдож уягдаж хамтдаа одоо ингэж явдаг зүйл байна гэж бас харж байна. За одоо харин хоёлаа өснийхөө өнгийг тодорхойлцгоё. За өсний өнгө мэдээж гадаад дүр төрхөнд маш чухал байдаг. За тэр тусмаа одоо сүүлийн жилүүдэд охид бүсгүүчүүд залуучуудын тухайд өсөө одоо янз янзын өнгөтэй болгож байна. Ягаан, чирнэлийн ягаан. За хамгийн их илбэг болгож байгаа нь одоо саарал өнгө болоо гэж харж байгаа тийм ээ. Гэтэл энэ саарал өнгө өөрт нь яг зогсноо зохиогүй юу гэдэг нь тийм ч чухал биш. Зүгээр л яг нөгөө трендээ дагаад бусд нь ямар байна яг тэрийг дагаад л юм саарал сор одоо чирнэлийн ягаан одоо мэдгүй өстой төрөл бүрийн юм өнгөтэй одоо өстэй байгаад байна шүү дээ. Тэгвэл яг энэ өсний өнгө гэдэг хүнд одоо хэр их нөлөөлдөг юм бэ? Яг ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаас. Өсний өнгө аягүй чухал. Одоо ингээл ирж байгаа эмгтээчүүд маань дийлэнх нь ер нь үсээ яаж бодуулах вэ гэж ярьдаг байхгүй. Би одоо яг ингээд үсээ бодуулахаас өмнө ирээд ингээд зөвлөгөө авчмаар байна тий үзүүлээд гээд за тэгэл дахиад нөгөө дулаан хүйтэн суур маань орж ирдэг. Тэгэхээр нөгөө тухайн хүн маань дулаан сууртай юу хүйтэн сууртай хүн байна уу гэдгийг тодорхойлцсон тий одоо би тодорхойлоод өгч штэ тий тэгсэн тохиолдолдоо бол нөгөө өснийхаа будгийн зөвлөж өгөх боломжтой гэсэн. Тэгэхгүй болвол нөгөө одоо хүйтэн сууртай хүн бэжж дулаан сууртай будгаар бодуулцдаг байхгүй юу. Тэгэхээр шууд нөгөө нэг юм гоё уулын тэр хүн чинь илүү гоё болох гэдэг штэ тий гоё харагдах гэдэг ш. Тэгэнгүүт ч эсрэгээрээ нөгөө илүү овртай харагдан. Тэгээд яа тэгэхээр үс гэдэг чинь энэ доор хөлөнд биш шүү дээ тий энэ дагаад дээ шүү дээ яг нүүртэй ингээм хамгийн одоо салшгүй холбоотой зүйл маань үс учраас шууд эффект өгдөг байхгүй юу. Тий. Тэгэл нөгөө буруу суураараа яачих юм бол илүү одоо тий авартай харагдан. За тэгээд нөгөө хүн маань ялгарч харагдах болчдөг. Царай нь бүдгрээд ирнэ гэсэн үг. Тий. Тэгэхээр нөгөө яг
одоо хүйтэн суурьтай хүн болвол хүйтэн суурьтай л будгаараа будна. Дулаан суурьтай хүн болвол дулаан суурьтай будгаараа будна гэсэн үг. Тэгжээж нөгөө илүү нөгөө гоё өөрийгөө гэрэлтүүлж харагдана. Дээрэс нь нөгөө яг уу би бол одоо юу гэж зөвлөдөг вэ гэхээр очиргүй үнэхээр нөгөө цагаан ус гарч ирчээгүй л болвол тий. Яг ихэнх эмэгтэйчүүд маань юу гэхээр цагаан ус гараад байна. Тэгээ би жоохон хүсээ ингээд цайруулт хийсэн юм аа тэгж орж ирдэг байхгүй. За тэгэнгүүт цагаан ус гарч ирээгүй тохиолдолд хүний өөрийн унган ус хамгийн гоё юм гэдэг. Ерөөсө огт бодох хүрээгүй ус ахна. Өөрийнх нь одоо өнгө ахгүй юу? Тэр чинь угаасаа л байглаас заяагдсан. Тэгээ тэр өнгөө штэ тэр өнгөөрөө л хүн илүү гоё гэрэлтдэг. Одоо өөрийнх нь нэг байгалийн нэг тэр дүр төрхтэй. Тэгэхээр би өөрийнхөө ингээд үсийг та ингээд гоё юу яа арчлаад тий гоё ингээд илүү гоё торгомсог болгоод арчлаад энийгээ гоё тортоод яваа гэдэг хэлдэг байхгүй. За яг хаа үнэхээр үгүй би одоо бодуулмаар байна гэх юм бол за гэл ингээд зөвлөн л тоо. Тэгэхээр ерөөсөө л тэр нөгөө будган дээр хүйтэн дулаан суур тэр айгуу чухал хамгийн номер 1 дүрм тэр хоёрдугаарч юу вэ гэхээр юу яг нөгөө жоохон нас яваад ирэхээр тий нэг одоо 40-с дээшээ 45-с дээшээ болоод ирэхээр цайруулт хийвэл бас зүгээр. Илүү нөгөө юм залуухан харагддаг байхгүй юу? Илүү залуухан цоглог харагдана. Жоохон бараан байгаад хар жоохон дарах гэдэг. Тиймэрхүү бас нэг юу бол бэдэг. Одоо стилистийн юм дээр тий. Тэгээд бас нэг зүйл нь болохоор нөгөө ийм яг цайвар байх тусмаа цайруулт хийхэд их гоё орж ирнэ. Царай нөгөө бараандуу байхад цайруулт хийхэд тийм юу биш ахгүй юу? Нөгөө гоё цогцолтой биш ахгүй юу? Тэгэхээр тэрэн дээр нас би зөвлөгөө өгдөг. Одоо нэг жоохон юм цагаан шар одоо хүмүүсүүд өгдөг шүү дээ тийм ээ. Тэр хүмүүсүүдийн тухайд тийм арьстай одоо бол цайруулт хийвэл бас арай зохиогч гэдэг юм уу? Тэгж харагдах юм байна. Тийм тооны арсыг харна шүү дээ харж агаад тэгээд нөгөө тооныг харж байгаа л тэгээд та энэ хүртэл цайруулт хийхэд тахгүй шүү. Эндээс дэшээ битгийгээрээ гэд нөгөө хүндэл зөвлөгөө өгдөг гэсэн. Дулаан өнгөний суурь гэх тэгээд дулаан суурьтай юу, хүйтэн суурьтай юу гэдэг лээ. Хүйтэн суурь гэхээр яг ямар өнгөнүүд байх вэ? Та нэг хит хит өнгөийг бас дуртаад өгөөч. Дулаан гэхээр ямар өнгөнүүд вэ? Одоо хоёлаа ингээд нөгөө дараа нь алчуурн дээр ярилцсан гэсэн харуулна. Тэгэхээр нөгөө би илүү ойлгомжтой болох тий. Ойлгомжтой болно. Яагаад гэхээр одоо яг тийм үг гэхээр айгүй хэцүү одоо жишээ нь хүйтэн суурьнд ногоо өнгөч би дулаан суурьнд ч ногоо өнгөй. Гэхдээ арай өөр. Тийм. Одоо дулаан нь илүү ийм одоо нэг боронг тусаацсан ч гэдэг юм уу нэг юм илүү нүдэн дулаахан орж ирнэ. Хүйтэн жоохон саарал өнгө ч юм уу цэхрэн тусаацсан ч гэдэг юм уу нэг юм юу орж ногоо илүү тусаацсан ч гэдэг юм уу нэг юм зэврүүн байдалд орж ирдэг гэх мэтчлээ. За тэгвэл нэвтрүүлгийнхаа төгсгөлд бид дулаан болоод хүйтэн өнгөний талаас нэг ойлголтыг дахин баттгаж нэг авах нэ тийм ээ. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд сонсож үзэж та бүхэндээ үзүүлэх нь одоо нөгөө нэг нэгэнд бас нэг юм өгдөг зөвлөгөө байдаг л та. Бүсгүүчүүд та ялангуяа одоо өсний хонгийг ингээд өөрчлөх гэсэн юм аа гэдэг. Тэгэлтэй. Чадна штэ тий. Өөрчил ингээд юм туршилт их зоригтой байх хэрэгтэй штэ. Өөрчлөлт үзэл та гэж одоо найз нөхдөд ч байт юм уу нэг нэгэнд ингээд зөвлөө тохиолдлууд байдаг л да. Би одоо ийм сар үлстэй болсон. Надад одоо ингээд айтай харагдаж байна л да. Гэтэл нөгөө найз нь жоохон борч гэдэг юм уу та арсны өнгө нь арай өөр байдаг. Гэтэл цаа чи хийчлээ ийм саарл болгочод бас гоё харагдаж штэ гэл. Ингээд бас нэг нэгэндээ ийм зөвлөгөөнүүд өгөө яваад байдаг л да. Гэтэл энэ минь бас их алдаатай зөвлөгөөг л бид нар өгөөд байдаг байна штэ тийм ээ. Тухайн хүний одоо арсны онцлог нь ямар вэ гэдгийг төдийлөө одоо анзаарахгүйгээр өө найзны үстэй ийм өнгөтэй болсон надад зөгч юм чаа. Чамд ч гэсэн энэ бас зохих юм чинь чи бас яг үсээ юм өнгөтэй болгочвол зүгээр юм байна штэ гэл ингээд хилээ яваад байдаг. Гэтэл энэ бас алдаа юм байна гэдгийг ойлгож байна. Үсний өнгө тэр дундаа хувцсны өнгө за одоо энэ бүх зүйл хүнийг бас өөрийн тодорхойлох маш том одоо чухал хэрэгсэл болдог байх нэ. Үсний өнгө өөрчлөгдөхэд хойлын дүрмаас сэтгэл зүй рүү нэг хальт ороод тэгээд байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр үсний өнгө яг ингэж өөрчлөгдөхэд хүмүүсүүдийн тэр дотоод ертөнцийн тэр сэтгэл зүйд нас хэрэг яаж нөлөөлдөг юм боллоо. Мэдээж бас тодорхой хэмжээгээр өөрчлөлт ордог шүү дээ. Яг ингээд өөртөө тохирсон тэр үсний өнгөтэйгөө ингээд байхад ингээд ийм гоё эрг сэтгэл төрдөг нэг тийм ажиргалтай юм шиг болдог те баяр хөөртэй юм шиг болдог магадгүй нэг ийм
арай өөр өнгөтэй ч юм ингээ босноо бид ингээ хардаг штэ тийм үгсээ бодуулчаад ингээ харахаар нэг л юм гутрангууч юм шиг те гандууч юм шиг юм мэдрэмжээс төрөөд идэг гэд байдаг. Тэгэхээр энэ тал дээр ер нь сэтгэл зүйдээс их нөлөөлдөг байна штэ. Яг дөнгөө таны хэлэнгүүт би одоо хүмүүсээс бас яг нөгөө нэг тэгж асууж үзээгүй юм байна гэдгээ сая яг өөртөө бодож байгаа байхгүй. Тэгээд өөр дээрээ бодож үзлээ. Тэгэнгүүт нөгөө би өөрөө аяйгүй юм тасгарах хэрэгтэй байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө одоо удмын цайралт гэх юм уу да аяйгүй эрт ингээд бурлалсан ээж байгаа дуурайгаад тэгэнгүүт ингээд амар хэцүү байд юм лээ нөгөө яг миний ингээд сэтгэл зүйд яаж болсон бэ гэхэлэр амар сэтгэлээр унж байгаа байхгүй. Тэгэл айгу хэцүү штэ тэр чин сар болгон ингээд бодуулна уулна ингээд нас маань гайг байгаад байдаг. Цагаан ус байгаад байдаг. Тэгэл цагаан ус гараад ирэнгүүт ингээд шууд нөгөө одоо ингээд бодуулаад сар болгон ингээд бодуулаад явж гэн тэ угаа бодуулаад явж гэн тэгэнгүүт чин цагаан ус ингээд гараад ирчихэнгүүт яг нөгөө өөрөө өөртөө итгэл шууд ундаг. Ер нь бол ёо гэл. Тэгэл нөгөө өсч орж амжихгүй. Тэ ингээд ажил ихтэй гүгэддэг яана энэ миний цагаан усыг арж байгаахта намайг хэдэн настай гэж бодсон болтооч гэдэг юм үү. Санаа зовоод идэг байхгүй юу. Тэг ингээд задгаа тавьчихдаггүй ингээд боох ч гэдэг юм уу те шууд үсээ боочвол анзаарахгүй ч гэдэг юм уу те. Ингээд ингээд эхэлдэг байхгүй юу. Тэгээ би за боли ингээд сүултээ за би ер нь бол нөгөө ээжийнхээ хараад өөрийнхөө ирээдүг харж байгаа байхгүй. За ийм л алах юм байна гэд. Тэгээд тэгэнгүүт нөгөө тэр чин байнга бодуулах чинь бас наанчил эрүүл мэндэд муу штэ. Тэр чин нөгөө одоо будаг гэдэг чинь өөрөө хорт одоо бас химийн хорт нэгдэл явж байгаа шүү дээ тий. Тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөлтөө л байж таарна. Тодорхой хэмжээнд байгаа. Тэгэхээр байнга тэгж бодуулаад ахаар тэгээ би сүлдээ бууж өгөөд за ашиг шиг зүгээр би үсээ цайруулъя гээд тэгээд ингээд цайруулт хийж эхэлсэн байхгүй юу. Одоо сүүлд цайруулсан л да айгу. Тэгээд тэгсэн чи ингээд биний сэтгэл амар тайвширсан. Айгу гоё ингээд нөгөө өмнө ингээд санаа зовоол ингээд идэг байсан чинь одоо ингээд нөгөө үсээ яач ч ийсэн ингээд нөгөө цагаан ус маань харагдахгүй. Тэгэхээр нэг юм сэтгэл тайвшаа, сэтгэл амар тэгээд дээрэс маань бас ингээд хавхаар өөрөө одоо төсөөлж нүдэ хавхаар өстэйсэн хүн маань ингээд цайвар болгочхоор өөртөө ч гэсэн нэг шинэ хүн ч болсон юм шиг те ингээд нэг юм надаас ингээд ийм ус гоё зөгтөл юм байна мэн гээл те эргэн тойрны хүмүүсээс мессеж одоо комент хэлнэ ч гэдэг юм уу ингээд нэг юм энэ шинэ дүр төрхөндөө өөрөө айгу туртаа агаад байгаа байхгүй бас яг тийм яг ийм мэдрэмжийг бас бид нэр авдаг штэ те үнэхээр ингээд өөртөө ихтгэлтэй болдог тэгээд үс гэдэг ер нь ямар чухал юм бэ гэдэг л тэр донд өсний өнгө бас ямар чухал юм бэ гэдэг бас энэ дээр харагдаж байна. Одоо тэгэхээр нөө арчилгаа гэдэг зүйл бас яригдах шаардлагатай болно шүү дээ. Тийм ээ. Ер нь үсээ бид нар яаж арчлах хэрэгтэй байдгийг одоо нөө үс багаар унаад байна л гэж тэгдэг. Тийм одоо зүйл маш их байдаг шүү дээ. Найз танил одоо тий дотны хүмүүсүүдээс одоо үсээ угаах болгоно л үс ингээд тог тогаар унаад ах юм. Одоо энийг яадаг юм блэ? Юу болж байгаа бол гэж зарим нь болохоор тоохгүй өтгөөстэй мэж үс унжилыг үс харин шингэрээ зүгээр юм уу ч гэж байгаа шиг тий. Иймэрхүү сандлагатай хүмүүсүүд байдаг. Тэгэхээр энэ болгон дээрээс анхаарах шаардлагатай байх нэ, тийм ээ. Үсээ маш сайн одоо тордож арчлах хэрэгтэй. Заавал нэг юм үнэтэй салонд үнэтэй бодог гэхээсээ илүүтэйгээр яг юу тохирох вэ, ямар бүтээгдэхүүн болох вэ гэдгийг бас судлах хэрэгтэй байх нь. За харин одоо гоёл чимэглэлээ сонгоё. За гоёл чимэглэлийг бол энгийн үед бас төдийлөн өдөр тутамдаа охид бүсгүүчүүд маань зүүгээд байх гэхээсээ илүүтэйгээр баяр ёслолын өдрүүдээр их зүүдэг болов. За тэр дундаа шинэ жил байдаг ч юм уу те. Олон нийтийг хамарсан одоо баярын үйл ажиллагаануудаар их зүүдэг байхаа. Гоёл чимэглэл гэдэг энэ зүйл одоо юм жижигхэн аксессуар те. Жижигхэн бүгж бугуунд одоо ингээд зөөх юм жижигхэн чимэглэл маань өөрөө хэр чухал зүйл юм бэ? Тухайн хүний дүр төрхийг бүтээхэд яг ямар одоо ач холбогдолтой юм зүйл юм болоо. Аксессуар айгүй чухал. Одоо нэг чухалгүй юм алга гэдэг шиг те. Яад вэ гэхээр одоо зүгээр нэг юм подол гомсцоо явж байна те. Тэрэн дээр нэг ингээд аксессуар зүчгэл тэр хүн илүү загварлаг харагддаг. Шууд стил өөрчлөгдчихдөг штэ. Тэгэхээр яг тийм би өөрөө бас ингээд одоо аксессуар ер нь ингээд айгүйх зөөх ингээд цуглуулах ч гэдэг юм уу туртаахгүй юу? За. Тэгээд ялангуяа өнгөрөө орсноос хойш айгүйх ингээд туртаалцсан. За тэгэнгүүт нөгөө яад вэ гэхээр нөгөө одоо нэг юм зүгээр энгийн
хувцтай байхад гоё аксессуар зүүцсэн байхад л тэр хүн илүү тансаг, одоо илүү загварлаг, илүү одоо тийм нэг юм загварын мэдрэмжтэй юм шиг цаг үеийн одоо тийм тэгж харагддаг байхгүй юу? Ер нь болол тэгэхээр нөгөө аксессуарын дээр бас анхаарах юм маань болохоор бас л нөгөө асуудал руугаа орно гэдэг шиг суйртай холбогдчихдаг. Ахаа тухайн хүний нөгөө дулаан суйртай хүн үү, сэрүүн суйртай хүн үү гэдэг, одоо хүйтэн суйртай хүн үү гэдгээсээ бас нөгөө аксессуар маань хуваагдана гэсэн үг. Тий. Тэгэхээр одоо ингээл загварын чиг хандлагч гэдэг юм уу, амар юм ингээл шар нөгөө нэг төмрөн юм аксессуарууд байдаг ш, давхарлж зүгээл тий. Гэтэл болно штэ, давхарлж гоё, тэр чинь амар гоё. Гэхдээ тэр одоо тэр хүн өөрөө одоо жишээ нь дулаан суйртай хүн байж ийснаа одоо тийм юу мөнгөлөг одоо дулаан суйр маань өөрөө шар аксессуаруудыг хэлж байгаа аахгүй юу? Ер нь дулаан суйртай хүнд зохиох аксессуарууд гэсэн үг. Гэтэл нөгөө хүн маань мөнгөлөг аксессуар зүгээ явжсэн явуул яах вэ? Тэ? Тэгэхээр ингээд угаасаа л биш идэг байхгүй юу? Одоо аягүй санаа харагдана ер нь бол одоо илүү нөгөө дийлэнхтэй ингээд хүмүүс дээр ингээд ихэнх хүмүүстээр анзаардаг зүйл нь илүү их овртой олж харагддаг. Одоо тийм буруу аксессуараа зүүцэн явж хахад. Тийм амар чухал. Тийм. Тэгээд тэгэнгүүт ингээд уул нь бид нар чинь яагаад аксессуар зүүгээд байгаа юм? Зорилго нь юу юм ер нь те? Илүү л гоё харагдах гээд байгаа зү. Ер нь бол тийм биз дээ те. Тэгэнгүүт нөгөө илүү гоё харагдах биш, илүү бүр өөрийгөө унтраагаад байдаг байхгүй юу? Тэгэхээр яг тэр нөгөө суйртайгаа ахаад холбоотой. Тийм. Гэхдээ тэр дотроо бас одоо ямар хийцлэлтэй, ямар загвартай, ямар шигтгээтэй те. Бүр тэр нарийн хүртэл нарийн байдаг байхгүй юу? Тийм. Одоо яалч бол нөө суйртай л холбогдож байна да. Алт одоо тий удирдалтайгаа холбогдож байна. Алт байна. За зарим хүмүүсийн тухайд одоо ингээд алт зүүдэг те. Манай зүүдэг. За ингээд харж байхад нөгөө бараг л 10 хуруунда тэр чигтээ алт манат ингээд зүүцэн байдаг. Чихэндээ эмэг те зүйлт нь хүртэл одоо тийм байдаг ч гэдэг юм уу. За зарим хүмүүсүүд мөнгийг их зүүдэг. Одоо мөнгөн идэл маш сайн байдаг. Эмхтэн ер нь зүүж явах хэрэгтэй гэдэг ч юм уу те. За тэгээ мөнгөн идлийг зүүсэн хүмүүс суудж байдаг. За зарим нь бол одоо ингээд нүуник төмөрч гэдэг юм уу те. Тэгтээ тэр нь маш ингээд аятайхан харагдахаар юм идлүүдийг зүүцэн байдаг. Гэтэл энэ болгон маань зөв та зөвхөн өөрөө дуртаатаа тэргээ зүүнхээс илүүтэйгээр тэр нүуник суур өнгө гэдэг байгаа. Тэр өнгөний нүс шалтгааллах. Улирлаа мэдээд авчих юм бол тэгэл нөгөө өөрөө юу зөвл илүү яг миний нөгөө одоо хүн болгоны байгалийн гоо үзэсгэлэн гэж байгаа штэ. Тэ? Тэгээд тэрийгээ илүү бид нар нөгөө гэрэлтүүлэх гээд байгаа. Тэ? Дарах гаагүй байхгүй байгалийн гоо үзэсгэлэнгээ зарим аксессуар чинь яадаг вэ гэхээр дарчдаг. Тэгээд яг зөв аксессуар нь болохоор илүү гой гэрэлтүүлнэ. Амар улам л ингээл чи хөрхөн л харагдаад байна те. Тэгэхээр нөгөө яг тэрийгээ мэдээд авчдаг гэсэн үг. Тэгэхээр тэрнийхээ хүрээнд л өөрөө нөгөө юу яхаа мэдж байгаа те. Тэгэхээр заавал нөгөө гоёл чимэглэхээр нөгөө алт ч гэдэг юм уу, одоо мөнгө ч гэдэг юм уу, юм үнэтэй платинум те, цагаан алт, даймонд ч гэдэг юм уу, тийм байх албагүй. Зүгээр төмөр хийсэн ч болно штэ. Тэ гол нь өөртөө зөв зөгцсноо л мэдэж авах нь аягүй чухал. Тийм байна. Өөртөө тохирсон л тэр одоо гол чимэглийн зүйлийг л зөөх хэрэгтэй. Үнэндээ одоо үн мөнгөний асуудал хийхээс илүүтэйгэр юм биш үү? Тийм ээ, тохирсноо зөөх хэрэгтэй байх нэ. За, ер нь бол яг ийм хувц болоод за одоо нүүр бодол төсний өнгөд одоо сая өнгөнүүдээ хамтдаа ярилцлаа. Тэгвэл энэ бүгдийг одоо базаад нийлүүлээд бид яг одоо сонгохдоо хувцас сонгохдоо анхаарах тэр зарчмууд нь яг юу вэ? Ямар зарчим бах вэ? Одоо жишээлбэл тий хувцсны өнгөө сонгохдоо за тэгээд нөгөө аксессуараа сонгохдоо за нөгөө үснийхээ өнгийг ингээд сонгохдоо тий ерөнхийд нь бол ингээд яг базаад одоо хойлоод үнэлт маягаар хэлэхэд бид нар яг одоо юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Яг ямар зарчмыг нэгдүгээрт баримтлах хэрэгтэй вэ? Нэгдүгээрт баримтлах зарчим бол яг нөгөө одоо дахиад өнгөрөг орох улирлаа өнгөнүүдийг мэдэж авах тий. Тэгээд шкафа ерөнхийдөө нөгөө орон гороор нь өөрчлөн гэж байхгүй штэ. Тэгээд тэгэхээр тэр таны улирлын чинь эсрэг улирал байдаг байхгүй юу? Бүр ингээд нөгөө avoid хийх буюу одоо бүр зайлсхийх
одоо бүр та бүр одоо бараг буу тулгасан ч битгий өмсөрөө би нөгөө хошигналаар буу тулгасан ч битгий өмсөрөө гэж гаргадаг байхгүй юу. Тэгээд тэнгуут яг нэг тийм өнгөнүүд байдаг. Тэгээд тэр өнгөнүүдээ мэдээд авах хэрэгтэй хамгийн түрүүнд. Одоо тэр нөгөө улирлаа тодорхойлуулчлаа. Тэгээд тэр давхар тэр өнгөнүүдийнх нь мэдээлэл өгчдөг байхгүй. Тэгээд тэрийгэ мэдээд авчвал за би ер нь бол энийг нэх ер нь өмсгөөд авах хэрэггүй юм байна гэдэг тэрийгэ мэдээд авчвал айгүй чухал гэсэн үг. Өөрт зохиохгүй өнгөө хамгийн эхлээд мэдэх хэрэгтэй хана шүү. Хамгийн нөгөө муу хувилбар нахгүй бүр хамгийн муу өнгөнүүд гэсэн үг танд одоо зохиохгүй. Ер нь одоо ингээд монголчуудын дунд яг энэ өнгөний мэдээлэл хэр байна? Одоо ингээд танахыг зориод тань дээр ирж яагаад ирж үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн тухайд ер нь яг энэ хандлага өнгөний талаар мэдээлэл нь ер нь хэр байна? Дэлхийн бусад улс оронд мэдээж одоо яг энэ өнгөний стилист гэдэг энэ өнгө гэдэг бол ингээд маш томор түгэн дэлгэрсэн асуудал байдаг бах. Манай монголчуудын хувьд ер нь бидийг хаах нь явна. Яг одоо жишээ нь энэ нөгөө өнгө маань ингээл нөгөө үсэж ингэж явсаар агаад тийм Америкаас усалтай гэжсэн. Тэг ингээ явсаар агаад одоо бол юу вэ гэхээр Солонгост маш их тренд болж байгаа энэ салбар. Солонгост бол ингээл битүүл өнгө ярьсан хүмүүс байгаа тийм. Тэгээд яг би өөрөө ингээд нөгөө сураад ингээд нөгөө ажиллаад тийм ингээд эхлэнгүүд яг ер нь нөгөө манай монголчуудын гэх юм уу да дийлэнхэн шүү тийм өнгөний талаарх тэр нөгөө ойлголт айгүй бага байт юм лээ. Ерөөсөө л одоо ингээд жишээ нь наацхан ингээд за хувцсан дээр гэхээр нөгөө эсвэл цаг ууртайгаа холбоотой ч гэдэг юм уу тэ нөгөө хар юм амар хүмснэ. Тэгдэг 100 ч гэсэн хар бодолтой л явждаг. Тэгэл нөгөө би асуудаг л да ингээд нөгөө та ямар өнгийн хувцас ер нь өмсдөг вэ гэдэг. Яагаад вэ гэхээр нөгөө өмсөх дуртай вэ гэж асуудаг. За би тийм гэд тэгэнгөө тэр өнгөн дээр нь бол үзэж өгөх гээд байгаа байхгүй юу ингээд тий. За тэгвэл та ингэж харагдаж шүү. Дулаан сорин дээр ингэж шүү. Хөдөн сорин дээр ингэж шүү гэд уул нь ингээд нөгөө хүнийг сэтгэл ханамжтай тий ингээд нөгөө яах гээд байгаа байхгүй нөгөө өгөх гээд байгаа. Тэгэнгүүт би тэгэл харал юм өмсдөг штэ гэл тий ингээд айгүйх тэгж орж ирдэг. Дийлэнх нь хар хувцас тий. Тэнгүү за та хар хувцас өмсөж болно. Тэгтээ та хар хувцас ингээд тасаад өмсөөрэй гэд би нөгөө зөвлөгөөгөө өгдөг байхгүй. Гэх мэтчлэн тэгэхээр нэг юм хувцсны өнгөн дээр юу их муутай ойлголттэй. За тэгээд дээл вэ. Дээлэн дээр ерөнхийдөө олвол ингээд дээл чи айгүй одоо манай монголчуудын хувьд айгүй чухал хувцас шүү дээ. Одоо цаасаараар бүгд дээл хийлгүүлж өмсөн тий. Би тэгээд та дээлээ гэл айгүй хөх дээлэн дээр акцент өгч нөгөө зөвлөгөө өгдөг байхгүй. Тэгээ тэгэнгүүт нөгөө жишээ нь айгүйх нөгөө улбар шар оранж өнгө мөнгөөр одоо нөгөө нэг дээлмэл яах их дуртай. Хийлгүүлэх цэнхэр өнгөөр те оранж өнгөөр нөгөө тэнгэрийн цэнхэр мэхэр тэгээ оранж өнгөөр гэдэг. Тэгэнгүүт чинь яг тэр нь нөгөө одоо зохих үнэ зохихгүй хүнтэй те тэгээ ялангуяа оранж шар өнгө мөнгөөр их болгоомжтой оролдохгүй болвол хүний хамаг нүрийн өөсөмийг харуулдаг өнгө байхгүй. Тэгэхээр тэр мэтчлээ ингээд тэрэн дээр нь бол айгуу сайн юу яадаг зөвлөд өгдөг гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө нөгөө өөрийнхөө хамгийн буцаад нөгөө асуудал руу ороход өөрийнхөө тэр нөгөө хамгийн муу хувилбар тэрийг л айгуу сайн мэдээд авчих юм бол нөгөө шкаф хоёлооч ингээд баг багаар янзлал нэг мэтгэд ингээд шкаф маань нэлээд хайтахан болчдөг байхгүй. Яг өөрийнхөө одоо шүүгэнд байх ёстой тэр л одоо өнгийн хувцснуудыг байлгах нэ л гэсэн үг байна шүү дээ. Өнгө гэдэг энэ одоо зүйлийг та нэг юм 3 үгээр бас илэрхийлээд хэлээд өгөөч. Өнгө ер нь хэр чухал вэ гэдгийг юм. За 3 үг гэх юм бол одоо манай пэйжн дээр бас байдیں۔ Юу нөгөө өөртөө итгэл тий тэгээ соронц тэгээ beauty гоо зөө гэх юм уу гоо сайхан гэх юм уу тий соронц гэхээр одоо татхан нь шүү дээ. Өөр тохирсон өнгө олцсон тохиолдолд одоо бусдыг өөртөө татах соронц мэт байх нэ гэдгийг бас илэрхийлсэн байна тий. Одоо таны хувьд гэх юм бол өөрийнхөө мэдээж өнгийг та тодорхойлцсон байх тийм ээ. Яг ямар өнгө өөрт чинь тий өөр ч өнгө байна вэ гэдгийг бас хэдийнэ тодорхойлсон байх. Ямар өнгө вэ? Одоо тэгээд өөрийнхөө та яг одоо жинхэнэ би гэдгийг яг тэр мэдэрдэг тэр өнгөнүүд чинь таны хувьд яг ямар өнгөнүүд байдаг вэ?
Миний улирал одоо Bright Winter гэдэг. Одоо өвөл маань ахаал 3 дотроо нөгөө 3 гэл задраад явдаг. За тэрний маань хамгийн дээд өнгө нь буюу одоо тод өнгө гэх юм уу да гэрэлтэй тод өнгөнүүд нь байдаг. Тэгээд одоо нөгөө миний байглаас өгцөө өгдөл гэж байна шүү дээ. Тэр та маань л нөгөө нэг илүү цогцож байгаа л одоо юу аахгүй яг ингээд өнгөний шинжилгээнд дээр улирлын шинжилгээнд дээр авахаар яг тийм одоо Bright Winter гэж тодорхойлогддог. Тэгээд эндээ ч гэсэн би өөрөө нөгөө мэдээж итгэл дүүрэн байгаа шүү дээ тий. Яа тэгэхээр яалч аргагүй л угаасаа мэдэгддэг байхгүй юу. Тэгээд би өөрөө юм хүүтэн суурьтай хүн учраас одоо нөгөө нэг бэж би өөрөө бол яг ингээ бэж өнгө агай дуртай. Уулна амар бэж өнгө чи юм тансаг өнгө байхгүй лакшери өнгө шүү дээ. Одоо юм их хүнтэй харагдав. Их гоё харагдвал. Тий, нэх гоё элегант нь тий. Уулна ингээл бэж өнгөөр ингээл хувцлал ингэж явхансан гэж хүсдэг боловч тэр маань дулаан өнгөөр орчдөг. Тэгэхээр нөгөө би тэгэж яах боломж байхгүй. Тийм тэгэхээр нөгөө миний ямар өнгөнд дуртай байх чинь чухал биш агааз. Тийм байна. Тий. Тэгэл яг би өөрийнхөө өнгийг өмсгөр угаасаа миний одоо нүд гэрэлтэл эхэлдэг байхгүй юу? Царай гэрэлтэл эхэлсэн шааланда. Яг тэг нэ. Өвний одоо яг энэ өнгөний стилист гэдэг энэ чиглэлийг сонирхож байгаа одоо биднийг сонсоод ваа бас боломж байгаа юм дээ шүүгээ бодож байгаа залуучуудаас их байж болох юм. Тэгвэл энэ залуустаас та хандаа зөвлөгөө өгөөч. Яг өнгөний стилист болохын тулд яг тийм ямар одоо нарийн тийм уур чадвар гэдэг ч юм уу те эсвэл тийм мэдрэмж одоо зайлшгүй шаардлагатай байдаг юм болоо. Хамгийн гол нь хүний өөрийнх нь одоо нөгөө passion юм уу да. Хүсэл тэмүүлэл те. Өөрөө л ингээд үнэхээр сонирхоол, дурлал би болохоор өөрөө ингээд сонирхоол, ер нь дотроо ингээд дурлал, аюух ингээд боддог байсан байхгүй. Тэгээл нөгөө энэ тэндээс ингээд уншин те нөгөө химэл аюухан ч ингээд нэг хаалт хийчихээр л юм гарч ирээд байдаг шүү дээ тий надад тийм мэдээллүүдийг аюух орж ирдэг гэсэн. Тэгэл явсаар агаал өөрөө ерөнхийдөө ингээ холбогдсон л тоо. Тэгэхээр нөгөө өөрийнхөө одоо яг тэр юу хүсээд ийн тэр хүсэл тэмүүлэл даах бах. Одоо жишээ нь манай нөгөө одоо манай студиогийн хоёр одоо стилист байхгүй надаас гадна бас стилист эмэгтэй би мөнх заяа гэдэг эмэгтэй би тэгээд манай стилист маань болохоор өөрөө мэргэжлийн дизайнер хүн байхгүй юу яг нөгөө Туркэд одоо дизайнераар төгссөн тэнцэнэ Турктэй дизайнераар ажиллаж исэн юм бүсгүй байгаа. Тэгэнгүүт нөгөө дизайнер хүмүүс болохоор тэд нар чинь ингээл байнга өнгө харж исэн хүн байгаа шүү дээ. Би болохоор арай өөр салбарынх тий. Тэгэнгүүт нөгөө өмнө нь өөр салбарынх байсан гэдэг юм уу. Тэгэхээр тэр хүмүүсээ нөгөө байнга ингээд өнгө хардаг учраас өнгөн дээр илүү мэдрэмжтэй ханддаг. Манай нөгөө стилист маань ингээд миний одоо харааг өнцгийг хардаг гэх юм уу да. Бид хоёр их сонир би нэг айгүй нөхөн. Тийм тэгэхээр би тэгээд яг юу гэж бодсон бэ гэхээр тэгээд нөгөө манай хүн маань одоо тэр стилист маань болохоор өөрөө бас ингээд угаасаа л ийм фэшн тэ хувцас стил тренд гэл өнгө бодог юу гэдээ завар лук бүрдүүлэх энэ төр гэдэг угаасаа нэг тийм юм байнга л нөгөө үздэг хардаг сонсдог юмнууд нь тийм тэгж жагаад өөрөө ингээд яг энэ өнгөний талаараа сонсоод тэгээд ингээд өөрөө бас хүсэл тэмүүлэлтэй байгаа дээ шүү дээ тэр хүн чинь дурлаад өөрөө бас суралцсан юм байлээ. Тэгээд бид хоёр танилцчихсан байхгүй юу? Ер нь тэгэхээр яг энэ чиглэлийг сонирхож байгаа бол залуучууд маань өөрөө маш их одоо эрэл хайгуул хийдэг байх хэрэгтэй байх нэ. Тэгээд яг энэ талаар маш сайн судалгаа хийх шаардлагатай байх нь шүү дээ тийм ээ. Ерөн за Монголд юм байдалтай аа маань тэгвэл дэлхийн бусад улс орнд тэрхий яаж хөгжсөн. За одоо Солонгост бол яг жинхэнэ ингээд газар авч байгаа гэж шүү дээ тийм ээ. Байлдан дагуулж байгаа гэж. Тэгвэл одоо тэр Солонгосын тэр одоо өнгөний тэр асуудлуудыг тий бас судлаад үзье гэдэг ч юм уу. Ингээд ямар нэгэн байдлаар өөрийгөө одоо байнга урагшлуулах, судлах ийм одоо шаардлагууд хэрэгтэй гэдгийг бас онцлон хэлж байна. За бидний ярилцах цаг хугацаа ер нь ингээ өндөрлөх болсон байна. Тэгээд хамгийн сүүлийн бас нэг асуултаа асууя. Хүмүүс одоо ингээ өөрийнхөө өнгийг мэдээд авлаа. Одоо хувцлалт те бусад ингээ нүүр будалт, өсний будаг гэдэл ингээ өөртөө хэрэгтэй шаардлагатай зөв гэсэн чухал гэсэн тэр өмнүүдээ бүгдийг мэдээд авлаа. Магадгүй амьдралынхаа өнгийг таны тодорхойлоод хэлээд өгөөч. Таны амьдрал яг одоо ямар өнгөтэй гэж та бодож байна?
яг амар сайн асуулт толгомдчлаа гэхгүй. Би амьдралыг айгүй баялаг гэж боддог. Амьдрал маш баялаг. Одоо нэг надад зөндөө их одоо амьдрал маань тохиолдож исэн жишээ тий өгөөтэй аваатай зүйлс их байна. Тэгээд тэгэнгүүт би амьдрал айгүйх баялаг юм байна гэж боддог байхгүй. Амьдралд айгүйх хайртай хүмүүсийн нэг. Тэгэнгүүт өнгө маань өөрөө тийм гоё баялаг. Одоо асуулт нь юу вэ? Амьдралыг ямар өнгөөр та тодорхойлох вэ? Яг тийм гэсэн үг биш. Одоо хар юм уу, цагаанч гэдэг юм уу? Одоо ийм гоё солонгийн 7 өнгө юм уу? Тэгээ ингээд нэг ийм колор одоо нэг өнгөлөг тийм баялаг гэдэг чинь өөрөө одоос нөгөө талаараа өнгөлөг гэсэн үг шүү дээ. Олон өнгийн нийлбэр гэж хэлж байна шүү дээ, тийм ээ? Нийлбэр. Юм болоо да гэж хамгийн түрүүнд бодогдлоо. Нэрэл тийм шүү дээ. Амьдралд чинь одоо юм жаргалтай, баяртай үе байхад эсэргээрээ гунигтай, харусмаар, шантрамаар ийм үеуд тохиолддог. Тэгэхээр амьдрал өөрөө маш олон өнгийн нэгдэл юм аа. За үүгээрээ бас илүү баялаг юм аа гэдгийг хэллээ. За тань маш их баярлалаа. Тэгээ таны ажилд амжилт хүсье. Одоо ингээд маш олон охид бүсгүүчүүдийг, залуучуудыг өөрийнхөө өнгөө яг олоход нь туслаарэ гэж хүсэж байна. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. Ингээд сонсогч үзэгч та бүхэн ч гэсэн өөрийнхөө өнгийг олоод за өдөр бүрийг итгэл, урам, гэрэл гээгээр дүүр өнгөрүүлээсэ гэж хүсэж байна. Радио Кафе нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа.